Зя жоохон бодлоо оолц гэж одоо бодож байгаа. Монголчууд хулгайчудаас салж чадахгүй маа гэж. Үгүй харагдаж байгаа байхгүй. Тэ. Одоо энэ харалтаа энэ оюу толгой луур гэд дэлхий ярьж шуугж. Үгүй энэ хэдэн жил ярьсан гэж 10 хэдэн жил шууглаа. Гэтэл оюу толгойн одоо луурын гэрээг хийсэн баяр цогтыг том дарга болгоод тавьдсан гэдэг шүү дээ. Тэ. Бүр арчилсан нам нь гэдэг шүү дээ. Ийм гэж. Тэгээ одоо зүгээр ингээд ирээдүйд оюутлогоос монголчууд юу ч авч чадахгүй заяа. Тэ. Би хэлж байгаа юм биш гэдэг шүү дээ. Нөхцөл байдал хэлж шүү дээ. Юу ч авч чадахгүй. Энэ зүгээр тэгсэн мөртлөө үнгүй юмд болохоор үхэж байгаа юм шиг хэдэн мянгаараа ингээд жагсаад байдаг. Тэгээ яг энэ үндэсний эрх ашиг энэ монголчуудын баялаг энэ юмн дээр болохоор нэгдээ зэмж чадахгүй. Нэг олон янз янзын хараал идсэн лалрын намууд донд талцаад худалдагдаад ингээд олон юм хуцаад байна биз дээ. Үнэхээр гуйлагч нь тийм сэтгэлгээтэй юм. Тэгээ энэ татвар матвар энэ махцаах ингээд болж байгаа юм ярихаар тий болохгүй байх гэдэг чинь тий шүүмжлэл гэж арчлал гэдэг чинь. Тэгээ би ганцаараа энэ махан доошлуулад байгаа юм. Би ганцаараа энэ үнийг зохиогоод байгаа юм. Хэлээд шүү дээ. Тэтгэр мэтвэр гэдэг. Монгол зөндөө асуудал байгаа гэдэг шүү дээ. Тэгээ яг энэ өөрсдийнхөө эрх ашигын тухай ингээд яриад ингээ явахаар яасан хийсэн тороол мороол олон талаа хуцаад үзтаа ингээд амар стресстэй юм. Үнэхээр гэдэг шүү дээ. Үнэхээр мэдрэл муутай гэдэг шүү дээ. Үнэхээр. Тий. Өөрсдийнхөө эрх ашигын тухай тэмцэл сураач. Ийм чанар байхгүй. Тэгээ би боо харж шүү дээ одоо тий. Хулгайчнаас салж чадахгүй мэн. Одоо үнэн янз янзын тий нэр томьёо олсон. Баахан нам пэцта. Далар. Тэгээд намууд нь болохоор иргэдийнхээ яг эрхийн тухай тэмцэх ямар ч боломж байхгүй. Үзэл бодлоо илэрхийлэх ямар ч боломж байхгүй. Тэ. Худалдагдсан. Бөхсний намнууд пэцта. Ийм биш өнөөдөр. Яаж хөгжих юм аа? Яаж хулгайчдаас салах? Улсын их хурлын чуулганд өдөр болгон нэгээ хулгай луур 9 шидийн дуудаж штт. Тэгээд энэ шалгадаг байгууллагууд нь шалгадаг юм аашаа. Гэхдээ тэгээ энэ байгууллагууд нь энэ албаны чиглэлийн хуулийн байгууллагууд нь яагаад энэ хулгай хийсэн ялагчдаар татагдсан ч гэдэг юм уу те. Энэ баримт нотлоготой байгаа энэ гинт хэрэгүүд дээр энэ хулгайч нараа ингээд яагаад энэ хилийн өргөмөрөг тавьдгүй юм бэ? Хилийн өргөмөрөг тавиач. Тэгээ одоо энэ шалгаж байгаа бүгд гадагшаагаар авцсан. Тэгээ олдохгүй байна, барихгүй байна, ирэхгүй байна гэд ингээ гуугаа сууж идэг. Би адилхан бас тагнуултаар шалгаж байгаа гэдэг чинь. Би хилийн өргөтэй гэдэг чинь тий. Тэгээ яагаад тэр одоо өчнөө хэдэн тэрбум хэдэн их найдаар нь улгаалсан хулгайч нар чинь яагаад шалгагдаж юу яадгүй юм. Хилийн өргөмөрөг тавьдаггүй юм. Гэхдээ энэ үсэл Америк ч юм уу хаач очлоо шүү дээ. Яагаад бариад иж болдгоо. Тэ. Энд ч ямар дэлхийгээс гараа авчиж байгаа ш. Энэ чиглэлийн энэ хуулийн энэ байгууллагын хүмүүс нь энэ албаны хүмүүс нь хилийн өрөг тавил да. Хилийн өрөг тавиад бидрийг шалгал да. Ажлаа хийл дээ. Тэ. Арчаагүй одоо мань үчиг нэг юм арчаагүй юмуд дээр хилийн өрөг тавиад надад бүр хогрогч байхгүй гэж. Үзэл бодлоо илэрхийлсэн гэж шүү дээ. Одоо тийм ийм биш шүү дээ. Тэгээ ингээд иргэдийнхээ дуу хоолой ингээд базаад боогоод боож алах гээд би хэний төлөө ярьсан гэж шүү дээ. Би таны хүүхдийн чинь таны ирээдүйн чинь миний эрх бол таны эрх гэдэг шүү дээ. Бид нар бүгдээр ижлэхийн эрхтэй, ижлэхэн үүрэгтэй гэдэг шүү дээ. Би байгаль орчин яриад байна гэж шүү дээ. Тэгш боломжийг яриад байна шүү дээ. Би хизээ хэнийг одоо тийм үстэй. Хинээс салин мөнгө аваад салинчаад одоо ингэ явсан юм. Тийм байхгүй гэдэг шүү дээ. Нэг л олон тороолоод тий. Тороолын намууд. Бөхсний нам гэдэг шүү дээ. Ямар гацны тийм үстэй. Яг энэ ард иргэдийнхээ төлөө хэлж байгаа ярьж байгаа юм алга ба шүү дээ. Тий. Энийг хэлээд шүү дээ.
Энийг би одоо санаанаасаа зохиох боломжгүй гэдэг шүү дээ. Адилхан бүгдээрээ энэ үнтэй махандаа оожлоод адилхан энэ утаагаараа үлжингээ амьсгалаа үсттэй. Би энийг зохиох боломжгүй гэдэг шүү дээ. Энэ царайгаараа оюу толгоогоос 35 он гэхэд монголчууд нэг төгрөг авах боломжгүй гэдэг шүү дээ. Боломжгүй гэдэг шүү. Наадах чинь өнөөдөр үйл ажиллагааны зардал гэж байна. Зардлын ашигаас цалинждаг менежменттэй гэдэг шүү дээ. Тийм байжж яаж наадах чинь Монгол улс юу ах юм бэ? Ашиг өртөх юм. Химнэлтийн зардлаас ашигаас одоо менежмент нь одоо цалинждаг байвал энэ чинь харин Монгол улс ашиг өртөх боломжтой гэж би хараад шүү дээ. Энэ чинь логикийн асуудал, маш ойлгомжтой асуудал шүү дээ. Ийм юм дээр хүртэл ингээ эсэргүүцээ шагаад байгаа. Тэ энэ Facebook гэж нэг лалраа юм байна. Тэ ер нь бүх зүйл гэдэг шүү дээ. Яаж гсэн ийм одоо байдгийм. Тэгээ одоо энэ залуучуудаа дэмжихгүй юм аа хэвээр. Тэ дандаа нэг хөгшин улс төрд богшсон энэ хулгайчууд гэдэг шүү дээ. Өнөөдөр улс төрд бидний саналыг аваад 2 удаа, 3 удаа, 4 удаа сонгогдоод ингээ явж байгаа улсууд байна шүү дээ. Гэхдээ 2 удаа гараад бидний төлөө юу ч хийгээгүй улсуудыг 3 дахь сонгож ирвэл яах юм бэ? Тийм шүү дээ. Энийг одоо эрднээс ярьж байна гэж. Тийм угаасаа шүү дээ ойлгомжтой. 2 удаа гараад юу ч хийгээгүй бол 3 дахь бол зөв маа чигээ зайл гэж хөөх хэрэгтэй байхгүй чи. Тийм. Нэг удаа боломж олголоо. Ахаад нэг боломж олголоо. Тийм шүү дээ. 2 удаа сонгогдчиход шүү дээ. Тэгээ одоо 3 дахь сонгогч яах юм бэ? Тийм шүү дээ. Бүр 5 6 удаа сонгогдсон улсууд байна гэдэг шүү дээ. Тэ? Хөгшин бүр борх болтлоо. Тэгээ одоо энэ нийслэлийг хараа л та. Өнөөдөр энэ нийслэл чинь энэ хот чинь хүн зориулагдсан юм уу? Нэг үл энэ систем зориулагдсан юм уу? Нэг ийм хажиг гэдэг. Түгжрэл яриад байх юм. Түгжрэл чинь хэн зориулагдсан юм? Түгжрэл бол систем зориулагдсан гэдэг шүү дээ. Хүн зориулагдсан тийм түгжрэл гэж байхгүй гэдэг шүү дээ. Энэ менежментээ үрдэл ойлгохгүй. Ойлгохгүй юм чи яаж шийдэх юм бэ? Энийг хэлээд шүү дээ. Хүн рүүгээ чиглээ хүн зориулагдсан хот байх юм бол тэнд түгжрэл байхгүй гэдэг шүү дээ. Энэ ийм ойлгомжтой юм аа ойлгохгүй. Ингээд шүү дээ. Тэгээ би бодоод шүү дээ. Хаа байсан тийм ээ. Бас нэг гэдэг шүү дээ. Энэ хөдөө хот ялгаагүй л дээ. Хүн гэдэг шүү дээ. Баян ядуу ялгаагүй хүн гэдэг шүү дээ. Энийг би зохиох боломжгүй шүү дээ. Тэг миний тухайн асуудал биш гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл өөдөөс над руу шагаад байгаа. Би наадах чинь зохиогоо би мэдэхгүй гэдэг шүү дээ. Би бодлоо хэлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Над руу дайраад байгаа юм. Би мэдэхгүй гэдэг шүү дээ. Зүгээр мэдэрч байгаа зүйлээ хуваалцаж байна гэдэг шүү дээ. Мэдрэл юм яриад. Одоо энэ нэг гандан дээр памперс тараах юм бол яах вэ? Хэдэн мянгаар очно гэдэг шүү дээ. Тэ? Харин энэ хэдэн зуун гэдэг юм памперсны үнэтэй энэ их орон гэдэг шүү дээ. Хэдэн зуун мянган сая энэ их оронч энэ эцэг өвгдийн цусаар бий болгосон энэ эрдэс баялаг энэ газар нутгийн төлөө энэ юм ярингууд тэнд нэг 100-аас 500 хүн байдаг гэдэг шүү дээ. Тэ. Ийм ялцарсан гэдэг шүү дээ. Бүр уур хөрмөр. Тэгээд наадан болонгод баахан дээл өмссөн, баахан өв сөйл болсон, баахан юм улсууд. Эцсийн эцэстэй шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ. Газрыг хайрлаагүй сүнсийг тэнгэрт багтаах газар байхгүй гэж хэлээд шүү дээ. Энд чи хараал эзэн шашин болчлоо. Хараал эзэн дасах үйл явц болчлоо гэж. Бухимдмаар юм үнэхээр. Тэгээ одоо энэ инфлюенсерүүд нь харж байгаа шүү дээ. Гой шаана гэдэг шүү дээ. Ямар ч лог, ямар ч философи байхгүй гэдэг шүү дээ. Тэ? Би мэдэхгүй гэдэг шүү дээ. Би зүгээр зохиох боломжгүй гэдэг байна. Энд байгаа нь энэ гэдэг шүү дээ. Байгаа нь энэ гэдэг шүү дээ.